Заасаа цаадаа заагийн амнаны ара YouTube пост тавьдаг. Яри гэдэг юм. Өнөөдөр тийчтэй нана ээж өртөн. Таврага танилцуулаад. За тэгээ. Намайг наран дээр ээж самдангийн цуцлмаа гэдгээ. За өнөөдөр яри нэвтрүүлэгт яагаад ээжийг оролцуулж байгаа гэхээр маш олон хүн надаас хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд ээж их төлөвлөж асуудаг тэр асуулт модод хариу барихад тул ээжийг алсдаа. За баярлаа. За хамгийн их хэрэгтэй асуулт нь юу вэ гэхээр охиныхаа одоо хөгжлийн бэрхшээлтэйг их хэдэн мэдэн бэ? Яаж хөгжлийн бэрхшээлтэй болсон бэ? Тэмхээ гэдэг асуултыг хэлдэг. Тэгэхээр тадраа хариу Тэги та тэги. Би охиныгоо одоо биш 9 сартай байхад нь л эмнэлэг төвлөрөөл тэгээд л ногсны ус аваад тэгээд л гарч ирэхдээ жоо юм тэрэг төрөд явдаг байсан хөвгт чинь тэгээд гарч ирэхдээ нөгөө өвдсөндөө ядраад явж чадхаа байсан тэрэг мэрэг төрхөө байсан тийм сууж чадахгүй л тэгээд битсэн тэгээд бид ногсны уснаас болсон л гэж бодоод байдаг байсан. Аль носны усын тэнцвэрх носны усын төлжүүлнэ гэдэг янзын арга бодоод л их явсан доо. Яагаад эмнэлэг төвлөрөх болсон? Үгүй. Яг бөөлжүүд гинтхэн бөөлжүүд тэгэл эмнэлэг төвлөрөөл гинтхэн бөөлжхөр нь төргөн дуудаж төргөнлөө авчирчаа тэгэл хэвтүүлээл тэгээд носны ус авсан. Носны ус аав гэдэг хэлэхгүй шүү дээ. Хэлээгүй юу те? Хэлээгүй авцсан тэгэл тэр үед ч одоо 92 онд ч тийм ээ 92 онд 93 онд болох гэж яахгүй чи 9 сартаа бараг ойлгох гэж байсан үг юм чинь дөнгөж пацханал явж эхэлж байсан хүүхэд. За тэгэл тэрнээс үүдэгдэл бидний бас их хэмжлэгийг үзүүлж байсан. Хятад Монгол гүйл явсан барьж гүйлгээс наашаа харсан хүн болгонтэй яавал дээр үү яавал юм уу эсвэл барай засал масал ерөөсө бүх юмыг дуусгаж ирсэн. За ингээд хүүхд маань яг хүн чинь толгоогоо ганцгалчил яг мөрөн дээрээ толгоогоо тавьчаал даахгүй. Тэгэл өдөр шөнөглөөжгүй барай засал хийн, барай заслаар явна. Их юм ерөөсө гүцээгүй юм байхгүй шүү дээ Монголд ч зүгээр. Тэгэл Монголд тэгэл хятадд очиж үзүүлнэ, хөхөтөд очиж үзүүлнэ, хөхөтөөс хятадаас эмч авчирч зүү тавиулна. Бүтэн жилээр нь хүртэл зүү тавиулж илсэн биднүүд. Тийм их тэгэл сүлд нь одоо яг ончирээс ингүүл явчих байх гэж гүйсээр. Тэгэл сүлд нь Гарманд сарын амралтаар ирэл. За тэгэл тэндээс нааша Францад нэг юм эмчлүүлсэн. Тэр үед бол биднүүд мэдэхгүй өвдөг нөгөө үе суулгуулсан хүүхдээ байсан явдаг болсон гэхлээр тэрэн шиг санаад одоо хүн чинь голдлого бол хийж байгаа шүү дээ. Тэгээд тэрэн шиг санаад л эмнэлэгт Францын эмнэлэгт хандах хэрэгтэй юм байна гэд тэгээд тэр хүүхдээс санаа аваад тэгээд Францад ирээд тэгээд эмнэлэгт үзүүлээд бүх шинжилгээ хийх хичээлд эрүүл хандах юм байгаа ч тийм бүх шинжилгээгээр тэгэхээр ч үе мөй солих шаардлага байхгүй толгой молгоон дөй юм байхгүй бүх юм хэвэн тэгээд яг одоо удаан тэр ногсны уснаас л болчлоо л гэд бодоод идэв биднүүд бол тэгээд ногсны ус ахуулснаас л одоо яадгийг одоо эмчнэрийн юу бол мэддэг байх л та биднүүд бол мэдэхгүй шүү дээ. Хазгай мөрийн хатгах байдаг л яг тэгээд эмчилгээ үзүүлж яхад бол манай охиныг өдөр шөнөглөөчгөөстэй нэр айгүй амархан бөөлжөөд толгоогоо даахгүй дээш хараад ивч зовхолцсон биднүүд ч одоо нөгөө эмчлүүлэх гэж асуусууд чинь яач вэ ч гэсэн чинь носны ус энэ дээрээ Францад ирээд хатгах та юу ячдаг юм бэ? Жохон дали хатгах гэж бас байдаг юм хэмжээ хадаж хатгах байдаг юм уу? Тэр хүүхдийн хөдөлгөөнөөс шалтгаалдаг юм уу тэгж хатгах юм. Тэгээд ерөөсөн эмчнэр урд өдрөө одоо 2-3 өдөр тэр онш тодруулж барьж хагаад л тэгээд хазгай хатгсан энд нь
нэг орой юм ирж наачаад яг энэ дахин дээр нь одоо яг судсан дээр наачаад маргааш өглөө нь энэ ард нэгийг яг энэ носноос авсан газар наачдаг юм билээ. Тэгэл тэр хоёрыг наачаад маргааш өглөө 8 цагт яг цуслаар нь гагна хийнэ л. Тэгээд над бөөлжөөд толгоогоо даахгүй хувцсан хөвгт. Та 10 минутын дараа зүгээр гэтгсэн байхгүй. Тэгэл яг маргааш өглөө нь үндий цууж чадахгүй хоёр юм чин дээр нь дарчаад ингээд толгоогоо салаад ит юм билээ хөвгт чинь. Тэгээд л яг эндээс нь халуун цусаад яг энэ арлуу хийчихсэн юм уу? Энэ араас нь аваад энэ рүү хийчих ингээд аваад ит. Тэгэл үндийг нөгөө бөөлж гисэн. Огоод ерөөсө толгоогоо даахгүйсэн хөвгт мэлчтэй. Цусаар нь гагнчдаг тийм байт юм билээ. Тэгэл миний охин чинь тэрнээс хойш ерөөсө яг уу дандаа кинэ дандаа хөл гарын хатаахгүй хөл гарын манайх бол ерөөсө хөл гарын хатаахгүй шаа их массаж хэмжлэгэнд явсны ач хавьяагаар ерөөсө хөл гарын хатаагүй байхгүй юу. Тэгэд л охин маань одоо үдэ зэрэгтэй яг биднүүдийн хүччил байдаг байх өөрийн хүч өөрийн тэмүүлэл айгүй их өөрийгөө айгүй их юу яадаг хөвгт штэ. Тэгээд тэр талдаа одоо өөрийгөө аваад энэ бүх юм хийчих штэ. Мөлхтгөл болох. Хоолой хийж чинь хөвгтүүдийнхээ хувцсан бүх юм ингэж чинь ерөөсө одоо нэг ийм хүүхдэд ээж нь айгүй хавахгүй амт байгаа. Тэгтээ ээж нь асуудаг анзаас. Одоо ийм хүүхдэд болсон гэдгийг мэдээд үгүй яаж одоо үгүй зөвхөн би бол хүүхдийн хүүхдээ болсон гэж ерөөсөө сэтгэлээр онохгүй шүү дээ. Яхаа өөртөөсөн зовлон өөр хүүхдээ л ерөөсөө хөл дээр нь босчихсан хүүхдээ нийгэмтэй харьцуулж одоо нийгэмшүүлэх юм л бүх юмыг л энэ хүүхдэд зориулж байгаа болохоос би ийм хүүхдээ би одоо станер одоо энэ хүүхдээ яана би ерөөсөө яг эрүүл хүн шиг харьцдаг шүү дээ хүүхдтэйгээ. Чи мөлхчл байгаа юм чинь дөрвөн мөч нь хөдөлж чадаж ганцхан яг тэнцвэр байхгүй босч чадахгүй. Тэрнээс бол одоо тиймгээд хэвтүүлээд хонжлоор гуччаад хэвтүүлээд байвал одоо тэр хүүхэд чинь одоо өөрөө гөшөөс нөгөө гөшөж өхнө гэдэг чил болно шүү дээ. Бүх юмыг өөрөө чаддаг. Тэгэхээр одоо сайн зоригжуулна шүү дээ. Мэдээж одоо энэ олон гэрийн тус ийм хүүхэд ахараа ингэ юм чихад шантрах Баяжтай гэсэн. Тэ шантарлаа гэж яах юм. Тэгтээ өөр хүүхдийн төлөө шантарлаа гэж хүүхд хайчих өгчих юм уу? Шантран гэж яах вэ? Шантрахгүй шүү дээ. Хүн ч өөр хүүхдийн төлөө хүүхдэл өөр харам юм чинь юу гэж шантарлаа гэж хүүхд хайчаад өөрийнхөө ярих ашиг бодоод ингээ гараад яваад хүн байх уу? Одоо тань ээж бол хүүхдийн төлөө тийш нэг ичгүүд болгоо хайвчдаг айгүй бичдэг байхгүй. Тэгэхээр одоо нөхөр хүүхдээсээ болоод хаяад явчихсан хүмүүс таад юу яг тэр чинь бол одоо амьдралын төвчээр алга байна шүү дээ. Сэтгэлийн төвчээр алга байна. Энд чи өөрөө жаргалтай байхын төлөө өөрөө тэр хүний одоо туулах ёстой тэр хүүхд гарцсан хүүхдийг өөрөө эн чинь тэр эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хүүхдээ хайж явж байхын оронд өөрөө дэсвэр хатуудтай хүүхдээ яавал эн чинь нийгэмд одоо өөрийн болцоо болгоноор нь дэмжиж явах ёстой гэж дээ. Тэгжиж л одоо хүүхдээ хатуужилтай сургана бол юутай сургана сэтгэлийн тэнхээтэй сургана. Тэгэхгүй бол чи явдгүй хөөрхий чи явдгүй юм чи хөндлөөрөө твтээ. Гэдэг тэр хүүхд ч одоо танууд яг ээж аав ч яг өгдөх юм байж. Өгснээс хойш ээж тэр хүн яаж амьдрах юм? Хөндлөөрөө тэр хоног хэвтгэе. Би энэ тал дээр бол ерөөсөө хүүхдээ бүх юм хийлгэж сургасан. Тэр үтгийг одоо 4 хүүхдээ өөрөө өсгөн өөрөө хүмүүжүүлнэ. Бидний хүүхдийн хүмүүжүүлээд яах юм? Их одоо ч эмээ чихэр өгдөг эмээ гэж юм бүхэс насаараа эмээ ямар дагаад амьд байгаа таах биш. Үр хүүхдтэй эмээгийн үр гүйцэтгээд үр хүүхдтэй хайргүй эмээ байх гэж байхгүй шүү дээ. Бүгд хайртай. Тэгсэнтэй амьдралд заавал зөв эмийг зааж өгч явах хэрэгтэй. Зөв ухамсар толгойд нь суулгаж хүмүүж нөгөө гэрийн боловсролыг заавал хүүхдүүдэд олгож явах хэрэгтэй шүү дээ. Номыг бол яг одоо ном сурвалгүй яг номоо сурч за тань хүний яаж одоо хүүхдийн бэрхшээлтэй болсон бэ?
기대가 가려는 가려 잡던 막 되게 따라지 니들한테 요 이렇게 여기 더 들어오는 사람 붙이 내가 고맙는 붙이도 못되게 해 쌀이 나는 한때 기대했다 스프라 같이 미치 못지가 뭐 그때 그때 뭐 자, paisla. Tää paisla koi unnerkäussa pilkiltjeen. Te